Сайн мэцхан үзэгчтэй завгүй залуус нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочноор за сүүлийн үед бас нэлээд тэргэнд болоод байгаа. За Хөхүүр Айраг зоог рестораны үүсгэн байгуулагч Чойд Жан цах маань бол оролцож байна. За сайн минутанд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа өдрийн мэнд хүргэе. За хоёулаа яриагаа эхлэхээс өмнө таны бас тэ өөрийн чинь намтар түүхтэй танилцъя. За айл аймгийнх вэ? За наваа Чойжомс гэдэг Гамбатын Чойжомс гэдэг би айлын хоёр хүүхдийн баг нь. Тэгээд айлгаан цүү Булган аймгийн Сайхан сумын харьяат Булган аймгийн Сайхан суманд төрж өссөн Булган аймгийн залуу байгаа. Тэгээд одоо Улаанбаатар хотод шийдэж ирээд одоо 10 гаруй жил болж байна. Тэгээд энд одоо сурч хөдөлмөрч сургуулаа төгсөж ажиллаж амьдарч байна да. Аль сургуулийг төгсөж байсан бэ? Би Монгол Улсын их сургуулийг 2013 онд мэдээллийн технологийн чиглэлээр төгссөн. Тэгээд дахиад бас сургуулиуд дүүргэсэн. За ер нь Монгол Улсын их сургуулийн л одоо бүтээгдэхүүн дээ. За анх яагаад за Хөхүүр Айраг зоог маань бас бусад одоо газруудын хувьд бол маш онцлогтой газар те. За үндэсний хэв загварыг ерөнхийдөө агуулсан. Тэ бусад газруудаас онцлог давуу талууд бол маш ихтэй газар. За анх яагаад энэ газрыг одоо ингэж үүсгэн байгуулж одоо тийм санаа сэтэл яаж төрсөн бэ те? Тэгэлгүй яг хуу ер нь Булган аймгийн залуучууд тэр дундаа Булган аймгийн Сайхан сумын залуу хотод ирээд сурч хөдөлмөрж ажиллаж амьдрна гэдэг нэг проблем байдаг. Тэр нь юу гэхээр нөгөө айргаа сандаг аахгүй. Айрг уумаар санагдсан. За хотод шилжээд ирсэн учраас тэр болгон бас яваад аж амжихгүй, оюутан хүүхдэд унаа тэрэг бас байхгүй тий. Тэгээд одоо ажил хөдөлмөр ирэхлээр сурч болсоод явхлаар энэ тэнд ингээ айргтай газар гэж бас байна. Одоо та хэд мэддэг бол урт цагааны тэнд энэ төр гэл айргтай насрын төр байдгүйсэн шүү дээ. Тэр мөрний хажуугаар явахаар нөгөө айр гэж ихтэйхэн санаа. За тэгээд уухлаар нөгөө санаанд хүрэхгүй. Бас амт нь хүрэхгүй тий. Тэгээд хаантай айр гүөхэ болгоны айргаа гэдээ урдаас ингэж идэг. Тэгээ ийм нөгөө нэг зүйлээс одоо ер нь бол хотод яагаад ийм олон паб, ресторан, бар байдаг хэрнээ яагаад айргуудыг тийм орчин үеийн хэм маягтай ийм ресторан, паб байж болтгүй юм бэ гэдэг ийм бодол төрж ирсэн. Тэгээд оюутан байхдаа бол хизээ нэг өдөр би ийм газартай болно да гэдэг ийм зорилго тавьж мөрөөдөжсэн. Тэгээд 2017 онд л одоо энэ мөрөөдлөө биелүүлэх боломж надад олцсон доо. Тэгээд зориглол хийсэн. Тийм. Анхныхаа салбарынаас нэ тэ. За хүмүүс одоо хэр хүлээж авч ирсэн бэ тэ? Бас манайхан ч айгүй тийм үндэсний гэхээр их огшдог. Тэгээд сараахан дэмжижээхээр сүн өртгөө тамгүй дээшээ байгаад байдаг шүү дээ. Хүмүүс анх яаж хүлээж авч ирсэн? Яг хүмүүсийн хүлээж авсан хандлага бол маш гоё. Үнэхээр надад нөгөө урам зориг өгсөн. Одоо юу гэмдэ айрагтай ресторан нэ гэдэг ихлээр мөнгө хэрэг болно. Мөнгийг мэдээж шууд өөрөөсөө гарах бас боломж хомссон. Тэгээд хүн амьтанд танилцуулна, гэр бүлийнхэндээ хамгийн ихтэй танилцуулна. Тэгэхээр гэр бүлийнхэн наач өстө бүтэхгүй те. Юу айрагтай ресторан те. Харахаас байхгүй байсан шүү дээ. Шинэ юм. Тэгээ ресторан гэж байхгүй. Яг гудамд одоо юу гэдэг айраг дараа асар байсан те. Яг тэрнгөө төсөөлж байсан. За наач өстө бүтэхгүй. Хизээ байдлаа монголчууд айргийг ресторанд дуулж ирсэн. Тэгээд найзуудтай хандна. Найзууд бас үгүй дэмий гэдэг юм те. Тэгээ ийм олон нөгөө нэг наач бүтэхгүй байхаа гэсэн нөгөө сөрөг зүйлстэй их орчиж ирсэн. Тэгээд дэмцэн л дээ манай найзуудаас бас дотны найзууд манай их учир явдлыг ойлгоод ер нь бизнес сэтгэлгээ талаас нь хараад Монгол өв уламжлал төр өнөөдөр бид нэр анхаарах хэрэгтэй юм байна. Энийг бид нэр авч үлдээж тодорхой хүмүүс нь авч үлдэж байгаа. Тодорхой төвшин хүмүүс бол одоо хөгжил рүү явж байгаа. Европын гадны ресторан, гадны entertainment одоо үйлчлэгийн газруудыг оруулж ирэх тал дээр ажиллаж байхад зарим нэг бүлэг хүмүүс Монгол өв уламжлалтаа барьж авч үлдэж чинь өөрөө баланслагдах юм байна гэдэг. Энийг манай найзууд бас айгүй соргоор харж ирсэн учраас дэмжсэн. Тийм учраас шууд зориглол одоо жилийн өмнө одоо энэ салбарт орсон доо. Одоо ингээд одоо бол маш амжилттай байна шүү дээ тэ. Тэр үед хүмүүс ус таныг за наачин дими бүтэхгүй санаа гэж хэлж ирсэн гэсэн. Одоо тэр хүмүүсийн эргээд хандлага нь ямар байгаа вэ? Тий. Яг уу одоо манай ресторан бол амжилттай явж байгаа. Гэхдээ амжилттай явдаг амжилттай гэдэг үг өөрөө харьцангуй ойлголт юутай харьцуулах уу гэх. Тэгэхээр би бол болоог байгаа гэж бодож байгаа. Яагаад ч байгаа цаашаа дахиад явна. Яг ер нь бол миний өөрийн манаас бодож хүсэжсэн хүлээлт өөр хүмүүсийн одоо бүтэхгүй байх таа гэжсэн бодол ч юм уу тэр олон зүйлтэй харьцуулах юм бол амжилттай яв. Тэгэхээр бол энийгээ цаашаа шууд дахиад сайжруулах юм зөндөө байна. Энэ бид нар ч одоо айраг гэдэг үндэсний уламжлалт гэдэг л концепцийг барьж авсан болохоос ш
хоол буюу нийтийн хоолны салбар өөрөө тусдаа салбар шүү. Энэ чинь өөрөө ийм онцлогтой, ийм одоо утгуурчтай байдаг шүү, ийм нарийн ширэн байдаг шүү гэдгийг бол анхандаа мдэггүйгээс орсноос болоод алдаа эндэгдэл бол зөндөө гарсан. Одоо ч гэсэн гарсаар байгаа. Тэр алдаа эндэгдлийг одоо засахгаас суралцаад явж байгаа. Гэхдээ бас яг 2017 онд бас нэг анх эхэлжсэн нэг бодвол одоо бол бас маш том болсон биш үү те. За би бас сая орж ирээд анзаарлаа маш том болсон байна. За хэмжээ загварын хувьд те бас доторх хийцийн хувьд бас үндэсний өв уламжлал маань нэлээд харагдчихээн. За хотын бид нар ч бас ийм одоо өв уламжлалаас нэлээд хол. Тэ манай Монголд ч бас залуучууд бараг гэр мэдхгүй залуу хүмүүс бас нэлээд байдаг тий гэрээсээ гардгүй ч юм уу эсвэл хөдөө орон нутгаар явдаг. Тэгэхээр яг энд ирээд бол бас энэ Монгол өв уламжлалтаа бас баг зэргийн ч гэсэн танилцах боломж бол нэгдсэн гэж хараад байгаа. За одоо бол 2 салбартай байгаа. За цаашдаа одоо нэмж бол салбар нэг бодолтой байгаа. Ер нь аль таны ирээдүйн одоо яг энэ салбар төлөвлөгөө одоо ямар вэ? Тий яг хоо ер нь зорьсон юмнуудаа ярин гэх юм бол бас олон юм болох байх. Товчондоо яг хөхүүртэй холбоотой юм. Яг одоо энэ хийж салбар дээр явах юм бол бид нэр Монгол улс аялал жуулчлалыг л сайн хөгжүүлэх ёстой гэж харж байгаа. Ер нь бол нүүдэлчин ахуй соёл гэдэг зүйл бол дэлхийд ховор. За яг одоо Монгол Төв Азийн цэжинд байгаа Монгол улс бол нүүдэлчин ахуй соёлыг яг авч үлдэж одоо өдийг хүртэл авч явж байгаа ганц үндэстэн. Тийм учраас энэ дээр бид нэр аялал жуулчлалын бизнесийг хөгжүүлж чадах юм бол бид нэр улсын хэмжээнд санхүүгийн одоо маш том дэвшлийг хөгжлийг авчрах болно гэж би харж байгаа. Би бол өөрөө аялал жуулчлалын салбарын хүн биш ч гэлээ. Энийг зүгээр одоо иргэн үнийхэн үдээс бол хараад бол энэ аялал жуулчлалын салбар руу бол ер нь олон төр засагч төр хувийн хвшлийнхээс анхаарах хэрэгтэй гэж ойлгож байгаа. Тэгээд одоо энэ хөхүүр ресторан гэсэн яаж бас ялгаагүй аялал жуулчлалын нэг зочлох хөгжлийн салбар гэж явдаг учраас цаашдаа аялал жуулчлалын чиглэлээр илүү хөгжүүлнэ. За хөхүүрийг бол олон салбартай болох бодол бол байгаа. Гэхдээ бид нар тэрнээс өмнө маш сайн үйлчлэгээтэй, стандарттай, чанартай газрыг бий болгож ш дараа дараах асуудлыг ярина. Одоо бол энэ хоёр салбараас бол ойрын хугацаанд бол дахин салбарт нээх бол ер нь бодол байхгүй байгаа. За хоёлаа одоо хөхүүр гэдэг нэг талаар ярилцлаа. За энэ их сонь бас өөр мэдсэн нэр шүү дээ. Хөхүүр гэдэг. За ер нь энэ нэрийг анх яаж бодож болсон бэ те? За тэгэлгүй яг хөхүүр гэдэг яг нэг найзтайгаа манай төр тогтох гэдэг одоо Японд сурж байгаа найз минь байдаг. Бид хоёр яг энэ хөхүүр рестораныг анх гартаж хамтарч байгуулж ирсэн. Тэгээд найз минь одоо бол суралцахаар Японд явсан, урт хугацаагаар явсан учраас Японд байгаа. Тэгээд нэр гэдэг чинь ер нь альва юм дээр одоо хамгийн төвөгтэй байдаг шүү дээ. Аж ахуй нэгж байгуулах гэж гэсэн нэрийн давхцаа болдгоо давхцаа ч юм уу тэгээд нэг нэр өгөхээр ямар утгатай ингээл болдгоо те. Тэгээд бид нэр ярилцж байгаа айраг уудаг газар гэж л үндсэндээ томьёолсон. Тэгээ айраг гоё айраг хаана байдаг вэ гэхээр яг нутгаар орчихсон бол Булган аймагт байдаг. Гоё айраг юунд истдэг вэ гэхээр хөхүүрт истдэг гэдэг. Тэнгүүд хөхүүр гэдэг ингээд ярьчихсан шууд нэг утгаараа ингээд залгаа биш ч юм бол нэг утгатай ингээд айрагны хөхүүр, айрагны сав юм байна. Тэнгүүд бид нэр ингэж тооцсон. Салгаж бичээд үндсэндээ хөх үүр болгоё. Тэ? Одоо хөх толботнуудын цугладаг үүр гэсэн утгатай. Тэгэхээр ер нь бол цаад утгаар монголчуудын л үүр гэсэн үг. Монголчууд цугладаг, монголчууд хоолоо иддэг, монголчууд сайхан найрладаг, монголчууд цэнгдэг газар. Тэгэхээр ер нь бол баар, ресторан, лоунж гэдэг үг манай тохирдгүй юм. Тэгэхээр одоо ингээд мэргэжлийн хяналтын газар ингэж явахгүй зөвшөөрлөх гээд ингэснээр танах яг юу юм бэ гэж. Тэгэнгүүт л манайх ирж үзсэн танах ресторан биш үү гэж байгаа. Тийм ээ манайх ресторан биш. Тэгвэл танах баар бол биш тий. Паб биш, лоунж тий танах юм. Гэхдээ одоо гадаад үг хэллэгнээс одоо бүгд бойл л дээ тий. Монгол энэ цэнгэний газар гэх юм уу шүү, уушийн газар гэх юм уу тий. Гэдэг бас үгүүд байна. Гэхдээ тэрийг нөгөө яг зохистой нь аль нь вэ гэдэг дээр бид нар бас судалгаа хийх, зохистойг нь ашиглах хэрэгтэй юм байгаа. Тэгээд одоо манай энэ төрийн байгууллагууд ч бүгд нөгөө яг стандарт гадны юмнуудыг барих хэрэгтэй байдаг ч гэсэн их одоо хуулийн томьёо юмнууд дээр гадаад үгэнд явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бас жоохон шүүмжлүүлстэй л санагдсан надад. Тэгээ манад бол рестораны зөвшөөрлөхгүй гэсэн, баарны зөвшөөрлөхгүй гэсэн, пабын зөвшөөрлөхгүй гэсэн. Тэгээ яг адилхан зөвшөөрлөө өгөх гэдэг байна. Тэгээ яг зөвшөөрөл авсан л да. Тэгэхээр бид нар цаашдаа ийм газрыг бий болно, олноор бий болгох дээр бол анхаарах хэрэгтэй юм шиг надад санагдаад байгаа. Тэгээд хичээж л байна да. Тэгээ яваал сайжруулаад тэ. За нэрний хувьд гэх юм бол за маш содон маш нэлээд сайн бодож өгсөн байх шүү. Бас одоогийн энэ
одоо энэ өндөрлөгөөс анх эхэлжсэнээ бодвол одоо байгаа өндөрлөгөөс харахад бас нэр бас нөлөөсөн байж магадгүй те. Бас брэнд болсон байлээ. Би сүүлд харсан бас нэг тийм альтаа харсан байлаа нэг юм хөхүүр гэсэн тийм одоо логотой аймс ч юм уу тэгээ нэг тиймэрхүү бас юмнууд байгаад байсан. Энэ та нарын энэ талаараас жоохон тайлбарлаж өгч. Энэ яг ямар юм байгаад байна? Та маркетингийн тал дээр бас нэлээд сайн ажиллах юм аа. Ер нь ингээ хараад байхад бас тусдаа пэйж нээж гисэн, групп нээж гисэн. За хүмүүсийн санал бодлыг бас тэр доорноос аваад манайхан ч бас юм болон таалагдаад байдгүй шүү дээ. Тэгмүүдээс тэр олон хүний санал бодлыг сонсоод бас ашиглахыг ашиглахгүйг нь хаяад гэх юм те ингэж явдаг. За маркетингийн тал дээр ер нь за одоо иймэрхүү бизнес эхэлж байгаа хүмүүс ер нь яаж явуул илүү амжилтанд хүрмээр юм шиг санагдаж байна те. Зөвлөгөө өгвөл те. Яг хоо чи нөгөө нэг надтай ингээд гоё энэ өндөрлөгөөс энэ амжилтаас гэж яриад байгаа болохоор айгүй энэ бол айгүй те амжилттай байва. Тий урам надад бол урам байна. Гэхдээ би бол тэгж боддгүй. Айгүй олон алдаа ингэдэл айгүй олон сул талаа харж байна. Маш олон хийх ёстой юм байгааг харж байна. Маш олон чадахгүй юм байгааг харж байна. Хүн ер нь юм хийгээд ингээд яваад асуудалтай тулгарх тусмал тэндээс өөрийгөө олж хардаг болов уу гэж би бодож байгаа. Одоо чи сая асууж байна одоо анх нээжихээс одоо энэ нүцгээс хараад ямар байна гэдэг. Одоо анх нээхэдээ өргүү байсан бол одоо асар их өртөөд болсон байна. Ер нь бол тий хүн юм хийхээр чинь мэдээж маяг мөнгө хүн байхгүй ойлгомжтой. Би энэ рестораныг томруулах салбар нээх болгонд бол одоо өөрийнхөө өрийг л нэмж байгаа. Тэгээд яг хуу бизнесийн зарчим юм да тий хөрөнгө оруулалт босгох, мөнгө олох, санхүүжилт олох, тэгжээж тэндээсээ дараагийнхаа юм олох гэдэг. Тэгээд яг хуу одоо маш олон хүмүүс намайг харж байгаа гэж би боддог. За яг хуу нээчдэг юм байж тий хоёр салбартай болгочдөг юм байж. Одоо цаашаа яах юм? Чанараа яаж барих юм? Сул талаа яаж сайжруулах юм? Хоол намтгүй байвал тэрийг яаж сайжруулах юм? Үйлчилгээ нь муу байвал тэрийг яаж сайжруулах юм? Тэгэхээр би маш олон хүн надад итгэж байгаа, маш олон хүн надад одоо энэ залуу цаашаа авч явж чадах уугүй гэдгийг харж байгаа л гэж боддог. Гадны жолчт маань нэр үйлчлүүлж байгаа танахаар за манай Монгол айргийг амсч үзээд бас ямар сэтгэлтэй байна те. Бас яг ингээд очиод дуух гэхээр зарим нэг зуулчтай хийгүү санагддаг гэсэн. Би бас яг өөрөө нүдээр харж байсан. Бас нэг юм хүүргээл ингэчдэг эсвэл ингээд юм газарт одоо нэг яаж байгаа л гэдэг. Тэр нэг аюу санагддаг гэдэг. За яг одоо манай энд жуулчт маань орж ирээд одоо ямар сэтгэлтэй юм бол гарч байна. Ер нь бол гадны жуулчт айрг ууж чаддгүй шүү дээ. Уус чадахгүй мэл. Тэгвэл сонирхоод амсуул гэхээс. Тэгэхээр миний бодлоор бол айрг яг Монгол уламжлалт аргаар хөдөө хөхүүрт эсгсэн айрг буюу одоо бидний амталж байгаа тэр нэг тийм гашуун гэх юм уу одоо нэг тийм эслэг те чадахгүй хүнд бол нэг амар гашуун санагдаж шүү дээ. Гадны хүнд бол яг энэ айргийг бол монголчууд л. За яг гадны улсаас одоо баруун Европын улс одоо Казахстан тал руугаа ч юм уу Оросууд ч юм уу шил баруун улсууд руу ууж чаддаг хүн байж магадгүй. Гэхдээ миний мэдхийн Япон, Солонгос, Хятад бол ууж чадахгүй байлээ. Тэгээ энэ хүмүүст бол нөгөө айрг гэдэг ихлээр яг монголчуудын ууж байгаа энэ айрыг бол ууж чаддгүй. Тэгэхээр яг энэ уламжлалт аргаар эсгсэн энэ айрг бол миний бодлоор бол монголчуудын л ундаа. Энийг заавал нэг гадагшаа гарах гал тий эсвэл гадны жуулчд өгөхгүй байх шаардлага ерөөсөй байхгүй. Тэгж ч үйлдвэрлэлийн процесс ч хангаж дийлэхгүй. Бараг монголчууд айргаа өөрсдөө уугаад тэгээд нэг тэр зуны 7 сараас намрын 10 сар хүртэл 3 сар гүүгээ барих байхгүй. Тэгээ энэ хугацаанд угаасаа тэгж хэдэн мянган тонноор нь гадагшаа гарах гал эсгээд ингэх шаардлагач байхгүй. Хэрэглэгч байхгүй. Хэрэглэгч байлаа гэхэд бид нар үйлдвэрлэж хангахгүй. Харин гадныхан зориулсан айрыг гээд арай өөр одоо байдлаар үйлдвэрлэлийн арга гаргаж болно. Тэр нь магадгүй айргнаас зарим нэг одоо хэрэгтэй бодисыг нь салгаж аваад үйлдвэрлэлийн аргаар гаргаад тэр нь уухад зөөлхөн. Гэхдээ тэр айргны хүний бие хэрэгтэй бодис агуулмжийг агуулсан арай өөр бүтээгдэхүүнийг гаргаж болох юм. Яг энэ тал дээр манай шинжилгээ ухааны чиглэлээр бас энэ дотоодын үйлдвэрлэлийн компаниудад ажиллаж байгаа юм шиг надад санагдсан. Яг энэ тэнд ажиллаж байгаа мэрсэж дуултдаг. Гэхдээ бодиттой үр дүнд хүрсэн юм бол бас байхгүй байгаа. Манай Монголоос ч бас өөр бусад газруудаас айргийг бас өөр аргаар хийд юм байна тийм. Маш олон янз бүр миний хувьд гэх юм бол за Турк гэдгсэн баг шүү. Би буруу санааг болоо гэж бодож байна. За үйлдвэрлэлийн аргаар ингээд айрыг хийж байгаа. Тэгээд анх ингээд айрхныг бас нэг статуу нэг авах байсан. Тэгээд монголчууд очоод нэг нэвтрүүлгийн багч зураг авсан юм байлаа. Тэгээд их үнэтэй ондоо.
их үнэтэй. За бараг тэр үнэтэй тийм вискинууд тэр хүү үнэтэй айгүй гой сав боглоо бодолтой. Монголд ер нь одоо цаашдаа энэ найрганы хөгжил одоо яг ямар төвшөнд очивол юм үйлдвэрийн аргаар ер нь хийх ямар боломжууд байна. Эсвэл бүр тийм брэнд болгох те. Заавал нэг эсвэл заавал айргийг ер нь бол адууны зүгээр их ёстой байдаг те. Миний хувьд бас энэ талаар сайн мэдэхгүй учраас танаар тэр юм бол тодруулах гэсэн. Яг нь ийм л дээ. Айрг гэхэлэр одоо яг гадны хил усанд орчуулганд бол угаасаа өөрсдөө ингэж эсгсэн тийм ундаа байгаа байхгүй. Тэр нь одоо үнэний сүгээр ч юм уу бүр жимснээс гаргаж авснаа ч хүртэл айрг гэж нэрлэх байс тохиолдол байна те. Яг айрг гэж орчуулагтахаар түүнээс айрг гэж нэрлэхгүй. Яг Монголтой бол адилхан айрг юм даа гэж орчуулахаар те. Тэгэхээр яг Монгол одоо энэ бидний ууж байгаа уламжлалт аргаар гүйс хаагаад тэрийг хөрөнгөөр эсгээд тэрийг хөхөрт юм уу одоо энэ төмөрч юм уу хуунцар сааванд эсгээд тэгээ яг ингээ байгалийн жамаар орой бүлээд өглөө ингээд эсээд болоод ууж байгаа энэ айргийг яг энэ амтыг үйлдвэрлэлийн аргаар юм уу өөр улсад бол гарах боломжгүй гэдэг дээр бол баг санал нэгдэж байгаа. Яг энэ амтыг. Энүүтэй ойролцоо гэхдээ өөр түүхий дээр магадгүй үнэний сүв ашигладаг ч юм уу те. Эсвэл өөр технологиор хийж болно. Тэрийг л одоо тэр болно. Тэрийг одоо гадны улсуудад хийхээ оролдож байгаа. Бүр хуурай юм гүний айрыг хуурай тийм сам. Тэгээ устдаа хойлоод ингээд найруулад айрыг гэж ууж байгаа тохиолдол бас байгаа байхгүй. Гэтэл тэр бол яг нөгөө нэг бидний яриад байгаа айрыгны амт бол биш. Яг хаа адилхан цагаан өнгөтэй. Тэгээ тэр нэг айрыгнаас байдаг тэр эслэг бүтээгдэхүүн юу бодисууд болох тийм бактериудыг заримыг нь агуулсан. Тэгээ уухаар айрагч юм шиг айраг биш юм шиг те. Нэг сүүр юм шиг сүү биш юм шиг. Тэгэхээр би бол яг нарийн айрагтар судалгаа хийж яг онлайн батлаагүй ч гэсэн би яг Монгол хүний одоо ууж байгаа энэ Булган аймгийн Сайхан Могод, Өвөр хангаа, Дундгой, Варангай энэ аймагуудад эсгэж байгаа энэ айргийг үйлдвэрлэлийн аргаар юм уу эсвэл гадны улсад эсгээд уугаад хэрэглэнэ гэдэг дээр бол үнэхээр одоо юуг вэ? Итгэлгүй байна. Ямар ч боломжгүй байх гэж би харж байна. Магадгүй болж ивэл одоо давай те асуудалгүй. Гадны улсуудад бол тэр өөр үйлдвэрлэлийн аргаар нь гадны хүмүүст зориулсан тэр зөөлхөн айргийг нь хийж өгье. Монголчууд энэ ууд сурсан энэ гоё амттай энэ гоё хүний биед олон талаараа сайн энэ гоё гэгээлэг цагаан өнгөтэй энэ ундаага бид нар өөрсдийнхөө аргаар өөрсдийнхөө нутагт өөрсдөө л ууж хэрэглэнэ. Гадны хүмүүст өгөх гээд байх шаардлага алга их тэрийг л яг энэ гоёо энэ амттай энэ амтыг та нар ууж сураа гэдэг ингээд гадны хүн шахаад шаардлага байхгүй. Тэд нар тэргүү ууж чадахгүй. Тийм учраас бол бид нар энэ айргийнхаа үйлдвэрлэл дээр бол миний бодлоор бол цаашаа хөгжлийн бодсон юм байгаа. Гэхдээ би гадаад улсад өөрийнхөө яг энэ амтыг экспортоор гарганаа эсвэл ингэж үйлдвэрлэнэ ингэж гадны улсад би бол тэр тал дээр бол нэг тийм актер сүжиггүй байгаа. Газар маань ажиллаад их удаж байгаа. За ихэдж байна шээ. Жил гарсан болж байгаа тийм. Тодорхой хэмжээнээс дэмждэг үйлчлүүлдэг зас хэдэн хүн байна. Их өндөр сэтгэлтэйгээ тэнд зураг оруулаад инглээ гэсэн хүмүүсээс их байх энэ групптай тийм. Хэр их хүн байна? Одоо манай үйлчлүүлдэг. За яг уу манай Facebook групп ч бол 100000 гишүүнтэй шүү дээ. Пэйж бол бүр 70 хэдэн мянга болсон. Яг уу энэ бол нөгөө Монгол эх оронч Монголдоо хайртай Монгол үсэлээ дэмждэг олон хүмүүс сошиалоор дэмжиж байгаа хэлбэр. Яг үйлчлүүлж байгаа хүний тоо бол яг тэд гэдгээд бас гаргацсан юм алга. Гэхдээ бол тогтмол үйлчлүүлэгчд бол ингээд байнга ингээл ирээл үйлчлүүлээл хөнгөлт урамшуул аваад ингээд явж байгаа зөндөө байгаа. Тэгэхээр бид улаан тийм болчихсон хүмүүс байгаа л хэлээ. Тэгээд нөгөө байршилтын хувьд хол учраас байн ирээд чадахгүй ч юм бас байгаа. Тэгэхээр бид нар 2019 онд маш том өөрчлөлт стандарт одоо үйлчлэгээний стандартаа сайжруулах, нэмэгдүүлэх, үйлчлэгээ сайжруулах, хоолны амт чанар төрлөө нэмэгдүүлэх айгүй олон одоо маш олон өөрчлөлтүүдийг хийхээр ингээд төлөвлөж байна. Та хэд өнөөдөр ирж байхад бид нэр ингээд зураг авалтнуудтай байж байна те. Тэгэхээр цаашдаа энэ минийгаа ингээд сайжруулад 19 онд бид нэлээд үйлчлэгээний хувьд төгөлдрсөн, үйлчлэгээний хувьд чанарцсан 2019 он байна гэж харж байгаа. Түүнээс салбар нээх юм уу яах юм бол 2019 онд бол төлөвлөв ба. Би таныг их ингэж бодож байсан. Ерөнхийдөө бол өөрийнхөө одоо
энэхүү рестораныхаа үйл ажиллагааг сайжруулад илүү олон салбартай болоод ер нь бол гэж ярих юм болоо гэж бодож байсан. Гэж танаас би яг нэвтрүүлгийнхэнд асууж байсан. Тэгэхээр та надад яг өөр хариулт өгсөн байна. Би аялал жуулчлалыг хөгжүүлэе гэж бодож байгаа. За энэхүү салбарыг ер нь нээсэндээ ер нь бас хүнийг ингээд хүнд үйлчлэлчээ гэж бодсон учраас гэж хэлчихсэн. Би тэгэхэд баг зэргийн яригчээс одоо барыг сайн ойлгож авлаа. Таны хувьд бол Монголын аялал жуулчлалыг их хөгжөөсэй гэж боддог юм биш тийм үү? Үйлдвэрлэлийн тал дээр хэлжсэн ийм газрууд олшрох тусам ер нь үйлчлүүлдэг хүмүүс олон болох уу? Эсвэл тодорхой хэмжээний нэг үйлчлүүлдэг хүмүүс байгаа тэр хүмүүсээ булаацалдаж ингэж тарна гэж бод. Тэр хүмүүс нь ингэж олон газар руу тарна гэж бод. Та ер нь яаж юу гэж бодож байна? Олон газарт нэгдвэл Монгол хүмүүс Монгол хоолоо идэнэ. Монгол хоол идэж чадахгүй хүн ер нь байхгүй. Гэхдээ олон болж энэ төр өрсөлдөх хэрэгтэй байгаа. Монгол хоолны хөгжил за бүр цаашдаа инновац ярих хэрэгтэй болж байгаа. Өнөөдөр хорхог гэдэг хоолыг яаж технологийн хувьд дэвшүүл хөгжүүлж амар аргаар яг тэр хорхогны гоё ингээд одоо тэр чулуун шарсан амтыг арай өөрөөр технологийн сайжруулалтаар хийж болох уу гэдэг дэр өрсөлдөх хэрэгтэй болж байгаа байхгүй. Түүнээс ингээд Монгол хоол ашиггүй тэр хоёр газар л тэр 2-3 газар ингээд байж манай бид нар хийх хэрэггүйг бодох юм бол нөгөө 3 газар чинь хөгжихгүй бус газрууд ч тэр өрсөлдөхгүй байх болж. Тэгэхээр олон нэгдэхээр хэрэглэгч хуваагаад ашиггүй ажиллана гэж бодох юм бол дахиад буцаад нөгөө нэг буцаад уналт руу орж ирж байгаа юм. Тэгэхээр Монгол хүн болгоо хоол идэж чадна. Монгол хоолыг идэж чадна. 3 сая хүн байна. За Улаанбаатар хот сая гаруй хүн байна. Тэгээ энэ хүмүүс бүгд Монгол хоол идэж чадна. Түүнээс хятад хоолыг юу гэдэг эдгэн идэж чадахгүй шүү дээ. Солонгос хоолыг эдгэн идэж чадахгүй. Монгол хоолыг бүгд идэж чадна. Тэгэхээр би бол сая гаруй хүний зах зээл хотод байна гэж харж байгаа. За аймаг орон нутгууд руу их бол олон зах зээл. Хамгийн гол нь тэрэн дээр газрууд хоорондоо өрсөлдөж амттай чанартай Монгол хоолыг хийх, технологийн боловсруулах, сайжруулах, өрсөлдөөний дундаас хэрэглэгч хождын систем рүү ингэ шилжих юм бол бидний яриад байгаа нөгөө 40 битанд хийж хорхог хийдэг асуудлыг бид нар одоо шал өөр төвшөнд хийгээд идэх боломжтой байх гэж харж байгаа юм. Тэгэхээр аливаа юм чинь өрсөлдөөнөөс хөгжил авчирдаг. Тэгэхээр би Монгол хоолны зах зээл дээр яг энэ салбар дээр өрсөлдөөн байгаасаа гэж хэлж байна. Тэгжээ тэндээс нь хөгжиж, тэндээс нь Монгол хоол багтуу дэлхийд гарах Монгол хоол гараад ирж болох байх. Яг одоо ингээд дэлхийн өнцөг болон бүрт Монгол хоолыг хийж байгаа, сурталчилж байгаа олон хүмүүс байна. Гэхдээ одоо магадгүй франчайзингаар ингээд дэлхийг түгцэн бүтээгдэхүүн байна шүү дээ. Тэгэхээр маш их пицца гэдэг тийм. Яагаад Монгол нэг хоол тийм Монгол нэг хоол тийм болоод дэлхийг ингээд даяар тархаад дэлхийн хүн болгоо идэх дуртай бүтээгдэхүүн болох боломжтой. Ингийн тулд бид нар хоорондоо л өрсөлдөж хөгжихгүй бол энэ гурав хийн үзгээд нөгөө байдаг гурвыгаа орчих юм бол нөгөө гурав чинь хоорондоо орлогодоо ханаад хөгжгөө хөдөлж байгаа. Тийм учраас нэг олон газар байх хэрэгтэй. Хэрэглэгч бол байгаа. Байлгана. Яг тэгэхээр цуснд нь байна, цаг уурын нөхцөл гэж байна. Дан халуун ногоотой хоол эвдэх юм бол над физиологч нь болохгүй тий. Дан дахиад идэх юм бол болохгүй. Энийг цаг хугацааны ихээр хүмүүс мэдчихнэ. Аянда Монгол хүн жилийн 4 үйлрэлтэй ийм уур амьсгалтай газар дан дахиад идээд дан халуун ногоотой хоол идээд дан гом идээд байхвал болохгүй гэдгийг цаг хугацаа харуулна, эрүүл мэндэд нь харуулна. Харин Монгол хоолыг идчихэж тэр нөгөө зөв зохистой амьдарч болно гэдгийг бол ойлгоно. Тийм учраас байх ёстой, байлах ёстой, хөгжүүлэх ёстой гэж харж байгаа. Монгол одоо монопол болчихсон газар байна. Эсвэл одоо танахтай өрсөлдөж байгаа. Яг өрсөлдөөд ч юм уу монопол өрсөлдөөн байхгүй ч гэсэн бас нэг тиймэрхүү зүйл байна. Манайх одоо яг танахтай иймэрхүү салбар нэг гэсэн газар. Яг айрагтай одоо яг манайх шиг ийм концепттэй газар бол байхгүй. Танах бол монопол байхгүй. Одоо монопол гэж хэлсэн тааш байхгүй. Яг байх байгаасаа гэж бодож байгаа. Гэхдээ хэцүү. Байлгахын төлөө ингээ Мерсер 100 мөн энэ тэнд айраг зардаг паб мөн гарч ирдэг. Яг хөө тэдний цагийн хугацааны үүтэй. Жилийн 4 үйлрлийн турш гоё амттай айрагтай газар гэвэл манайх. Хоолны тал дээр бол би ярих болоогүй. Энэ бол үнэхээр Монголд үнэхээр сайн явж байгаа, мундаг явж байгаа газрууд байгаа шүү дээ. Цөөхөн байгаа. Гэхдээ энэ газрууд бол миний хувьд бол багш байхгүй. Суралцаа явж байгаа. Би тэр хүмүүсийн чадаагүй чадахыг зорж байна. Чадсныг нь дахиад илүү давуулж хийж болох болов уу гэж судалж байна, туршилт хийж байна. Тэгэхээр би хоолны тал дээр өнөөдөр том юм ярих болоогүй. Айргыгаа харин нэг айтайхан амттайгаар нь ингээд
хэрэглэгчтэй ингээд өгөөд байх тал дээрээ бол би чадна гэдэгт бол итгэлтэй байгаа. Тэгэхээр хоолны салбар руу би зүгээр суралцаж явж байгаа юм баггүй. За зөвхөн ингээд нэвтрүүлэг манд өндөрлөх тунд өгсөн маань. За нэвтрүүлгийн төгсгөлд бас танаас нэг зүйлийг бас асуумаар байна те. Монголын аялал жуулчлал өрн цаашдаа яаж хөгжүүлэх өрн болохоор энэ хөгжил өрн танд яаж харагдаж байна? Аль тал руугаа явал болохоор байна? Том асуулт байна. Одоо намайг хариулах юм бол аялал жуулчлалын зах зээлээр ажиллаж байгаа хүмүүс энэ юу ч мэдхгүй бацаа юугаар хариулах вэ? Яг хоо би сайн мэдэхгүй байна. Тийм. Би бол яг ингэн гэж хэлж мэдэхгүй байна. Зүгээр миний мөрөөдөж байгаа зорж байгаа зүйл бол юу гэхээр Монгол нүүдэлчин ахуй дээрээ тулгуурласан аялал жуулчлалын том ивент эсвэл бүтээн байгуулалт эсвэл соёлын хөтөлбөр арга хэмжээнүүдийг бид нар хийх ёстой. Энийгээ бид нар Улаанбаатар хот гэхээсээ илүү аймаг орон нутгууд руу тухайн нүүдэлчин ахуй соёл дээр нь очиж тэр нь одоо магадгүй олон улсын хэмжээний фестивал арга хэмжээнд байх хэрэгтэй. Соёлын арга хэмжээнүүд, аялал жуулчлалын арга хэмжээнүүд, эсвэл бүр бүтээн байгуулалт. Одоо магадгүй Булган аймагт гоо жишээ шүү. Булган аймагт адуутай холбоотой олон улсын жуулчдыг татсан арга хэмжээ фестивал хийх хэрэгтэй. За яг Төв аймаг, Хинтээ аймагт хийгддэг, тэрийг хөгжүүлэх хэрэгтэй. Дахиад том болох хэрэгтэй. Тэмээтэй олон улсын фестивал арга хэмжээг говьд хийх хэрэгтэй. Тэнд үзүүр үйлчлэг нь байх хэрэгтэй. Зөвхөн наадам гэлтгүй. Тий, наадам биш. Наадам бол аялал жуулчлалын гэхээсээ илүү Монголын үндэсний баяр ихгүй. Аялал жуулчлалт зориулсан тусдаа ивент хийх хэрэгтэй бид нар. Хөвсгөлд одоо тэр хөвсгөлийн мөс цас усны баярыг та хоёрыг яах гэдэг энд юм ярьж штэ. Нүдний хүмүүс өмөлж чадах. За очлоо. Уусаа асчин. За та яриаг үргэлжлүүлээ. Хөвсгөлд одоо тэр мөс цасны арга хэмжээг нь хийдэг ч юм уу те. За тал нутагт одоо өөр юу хийх ёстой те. Тэгэхээр нөгөө нэг байгаль цагуур өв соёлынхаа онцлог тохирсон гадны жуулчдын нүдийг хужирлах ивент арга хэмжээг зохион байгуулалттайгаар улсаас томоохон ивент компани, маркетинг компани одоо Монголын топ гэж байгаа компаниудын дэмжлэгтэйгээр гэдэг ч юм уу. Эсвэл аялал жуулчлалын яамны бодлогоор хийгээд гадна дотны жуулчдыг бүр 2 жилийн өмнөөс ураад ивент арга хэмжээ хөтөлбөрүүд гараад тэрийг цахим систем ашиглаад одоо дэлхийн аялал жуулчлалын томоохон интернет сувгуудаар байршуулад, сурталчлаад гэдэг ингээд том харах хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу. Тэгэхгүй манайхан яаж ийн гэдэг тэгэхээр нэг уулын яамд очиж хүн хонуулахын төлөө ажиллаад байгаа байхгүй юу. Тийм л бодлого барьж байгаа. Тэгээд тэр бодлого нь ерөөсөө ингээд нэг хүн амралтын газартаа тэрэндээ нэг 5 хүн хонуулахын төлөө өндөр улсын ажил хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр би бол энэ аршаан ус гол горхийг нэгдсэн бодлогоор хамгаалдаг тийшээ орж байгаа хүн болгон тэр уснаас ууж байгаа хүн болгон тэнд амрахж байгаа хүн болгон тэнд өртгөө шингэж үнэ төлдөг байх хэрэгтэй. Гадна дотн хамаахгүй. Хоёрт гадны хүн ирэхэд үзүүлж нүдийг хожирлох юмыг бид нэр бий болгох хэрэгтэй. Түүнээс зүгээр малчин айлаа харуулах гэж хүн авчрах юм бол энэ аялал жуулчлал биш болчиход байгаа байхгүй. Тэрийг хүн нэг сонирхоод дахиад сонирхгүй. Хүн нэг ирээд дахиад ирүүлэхийн тулд юу байх хэрэгтэй гэхээр ивент арга хэмжээ. Бүр тэрийг бүтээн байгуулалтыг нь барьдаг, эсвэл ивент арга хэмжээг нь хийдэг тийм соёл бид нар хийх хэрэгтэй. Ингэх юм бол Монголын тэр адууны хэдүүд төмөн адууны баярыг үзэх гэж өнөөдөр дэлхийн өнцөг болон бүрээс хүн зорж ирдэг юм л болох хэрэгтэй. Тэгэхээр энэ төлөв бид нар ажиллах хэрэгтэй юм шиг харагдаж байна. За баярлалаа. За зөвхөн ингээд загвар залуус нэвтрүүлэх юм нэг удаагийн зочноор Хөхөр айраг зов рестораны ерөнхий захирал Чой зам зах маань оролцлоо. За ингээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай уулзах штэ.